За тэгэхээр энэ Монгол улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл гэдэг бол нөө засгийн газрын даалгавар байгаа. Тэгээд энэ 5 жилийн үндсэн чиглэлийг баталсан ажлын хэсэг боловсрууллаа гэд тэгээд улсын их хурал руу байнгын хороод руу бол энэ янз бүрийн тогтоолын төсөл батлаад байх нэг юм бас хонгил ухсарсан юм байна шүү дээ. Тэгээд өмнөх 7 хоногт бол нөгөө эрчим хүчний тархмал их үүсвэр гэдэг тогтоол бас яг энэ шугамаар орж ирсэн. Яг тухайн өдрөө батлагдсан. Тэгээд энэ удаад болохоор ерөөсөө 12 сарын 30-ны өдөр эдийн засгийн байнгын хорон дээр шууд орж ирээд үдээс хойш нь болохоор чуулганаар орно гэсэн байдлаар ингэж оруулж ирж байна. Би зөвхөн зарчмын хувьд ийм хугацаан дээр ямар ч гишүүдийн мэд хэрхийг хангалтгүйгээр тэр агуулгын зөв байна уу буруу байна уу дараачийн асуудал. Гэхдээ энэ дээр чи нэг нийгмийн хилцүүлэг явах хэрэгтэй, гишүүд энэ дээр танилцсан хугацаа байх хэрэгтэй. Тэгээ би улсын хурлын даргыг ойлгож байна. Тэ Монгол Ардын намын даргын хувьд бол ингээд нэг юм тодорхой ийм зүйл дээр би итгэх санаачлаг гаргаад ийм тогтоол батлуулсан гэдэг ийм улс төрийнхөө оноо За хариулт Тэмүүлэн шүү. За сая яг бас яг нэг талдаа бас жоохон шахуу байдлаар ингээд ажлын хэсгээс ажиллаад энэ тогтоолын төслийг бас оруулж ирж байгаадаа бас хүлцэл үзэж байна. Гэхдээ нөхцөл байдал өөрөө бас бидний тал биш байгаад байгаа. Олон улсын нөхцөл байдал ч нөрөө бас яг магадгүй бид түрүүлсэн 2008 оноос хойш хамгийн одоо мэргэлзээтэй тодорхойгүй нөхцөл байдал байгаад байна. Тэгэхээр он гараад бас магадгүй яг макро эдийн засгийн талаасаа бас нэлээд асуудлууд турцаар тавигдахаар за энэ тогтоол хурдан явхаас өөр бас арга байсангүй л гэж бол харсан. Тэгэхээр энэ тодорхой ташуур өгч одоо засгийн газар болоод Монгол банк санхүү зохицуулах хороотой хамтарч ажиллах зайлшгүй шаардлага бол бас төрийн эрх барих дэд байгууллагын хувьд байна л гэж бол бас үзсэн. За энэ хүрээндээ л одоо бид нар яг үндсэн чиглэл баталсан гол бодлогуудынхаа хүрээнд тэрнийхээ залгамж болгоод за ирэх нэгжлийн хугацаанд за мөн бүр ойрын хугацаанд аваад үзэх юм бол 3 сарын хугацаанд бид нар бас нэг энэ хэрэгжүүлэх шуурхай бодлогуудыг бас гаргаж ажиллая л гэж үндсэн дээр ингээд төлөвлөлөд оруулж ирсэн. Тэгээд хугацаагаар шахаж бас оруулж ирсэн үлцэл өгч идэг.